авилгалт тэнцмээр байна. Энэ одоо өөрөө авилгалт идэх ч гэсэн нам байгаа байхгүй. Эндээсээ салж чадах юм уу чадахгүй юм уу? За энэ бол асар их мөнгө ингээ буруу тийш явж байгаа. Тийм учраас амьдрал авах сайжрахгүй. Хоёрт нь энэ татвар урамжаа ер нь багасгах юм уу? Багасгахгүй юм уу? Одоо энэ асуудал биднэрт сонирхолтой байгаа болохоос биш хэн гэдэг хүн ямар гэдэг нэртэй хүн шатартаа нь шатруу тэр үс бид нар сонь биш. А тэр хүн гарч ирээд тэр хүн ганцаар бас хийдэггүй байхгүй. Би одоо ерөнхий сайд байсан хүн. Тэр нам гэдэг юм уу тэр олон улсын хүчин өөрөө ямар бодлого гаргах вэ? Энд чинь уг нь бодлого гаргаад баах юм бол ялаа үсттэй. Тэгээд тэр бодлогоо чиг хэрэгжүүлэх юм уу? Хэрэгжүүлэхгүй юм уу? Одоо сайн нэг хамтарч чад нэг шившиг хийсэн шүү дээ эднэр. Дөнгөж төсөв оруулж ирэхдээ нөгөө нэг татвар бууруулдаг гэсэн чинь бүр нэмээд орж ирээ үсттэй. Төсвийнхээ зарлагыг одоо бүр багасгаад төсвийн зарлагыг багасгаж хагаад ард түмний хаанзгаа нэмэр болох юм хийнэ гэсэн чи хийсэн үү? Хийгээгүй. Тэгэхээр одоо манай сэтгүүлчтэй уучлаарай та нар. Бид нар бол ер нь ярианы сэдв бүр тэр хүн амьд нэг чухал биш. Ард түмний ахын амжиргаа нэмэр болох уу? Аж ахуй нэгжэдэг өөдөн татхууц, хэл хавл ахуул авилгыг устгахууц. Тим ерөнхий сайд тим засгийн газар бас тэгээ тим нам ажиллаа хийх юм. Нэг тим ганцхан нам ганцаараа бүгдийг ялна гэсэн тийм үрээтэй шиг байл шүү дээ. Тэгээд тэрнийг л хүмүүсээс асууцгаа. Ерөнхийлөгчийн зүгээс одоо хэвслийн засгийн газрыг байгуулах гэдэг юм чиглэлтэй багш байна л да. Жишээлбэл энэ дээр ардчилсан намд өрлөг өгөх юм бол 6 судлалын нэр яригдаад эхэлж байгаа л да. Яаж мэдэх вэ? Ерөнхийлөгч чинь засгийн газар байгуулдаг хүн биш. Хуулиараа бол тэр олон хулцсан байгаа шүү дээ ардын нам. Ардын намын олон хулсан нам нь нөгөө намуудтайгаа байгуулдаг. Тэгтээ одоо аль хэдийн тийм одоо чи юу надад шил мэдэж шүү дээ. Хөөгдч үзтээ одоо тийч дахиад яах гэдэг юм. Тийм байхгүй хаа. Би тийм ховжиг ерөөсөө ярьдгүй. Тэгээ та нартай нэр та нар намайг булан шахаад авчихсан чи би танад хэлж шүү дээ. Ард түмний ах амжиргааг яг яаж өөрчлөхийг л асуу. Би тэрнийг өөрчилж чадаад үнэхээр худлаа ярьдаг биш шүү. Үнэхээр одоо юм хийж чаддаг би дэмжил юу. Гарч ирчээд ингээд новшроод худлаа ингээд 5-10 жил худлаа яриад ингээд хутхан дээр чинь дандаа цэцэг ургуулдаг ийм амтар гарч ирэх юм бол уулаасаа ард түмний ханжаад дэвшгүй улс маань улам урууданд ороодж байгаа юм шүү дээ. Одоо дөнгөж сая бид нар төсвийн байнгын хорон дээр юу ярьж байна вэ? Улаанбаатар хотын нөгөө машины татварыг 3 дахин нэмсэн. Энэ солиотой галзуутай үйлдэл байхгүй юу? Тэгчээ тэрнийг их зөвтгөж ярьж байна. Ер нь бол бид нар хуулийнхын хүрээнд нэмсэн шүү дээ. Тэгээ 3 дахин нэмсэн. Гэхдээ энэ ард түмний амьдрал хэд дахин үнсэн. Тэгчээ дахт машиныхаа татварыг 3 дахин нэмчихэд бид нар хуулийн хүрээнд нэмсэн гэж. Тэгээ би одоо аргаа бараад хэлж байна. Хандлага буруу байна тийм ээ. Ямар нэг юм нэмэх хасах юм байж болно. Гэхдээ үе шаттай багаар доозоор тэгтээ тэр нөгөө ард түмний хаамжиргаанд одоо ийм том цохилт болохгүйгээр тэгж бас юмыг нэмдэг. Би бас ерөнхий сайд байсан бидний үед цахилгаан дулааны жижиг нэмжээ. Гэхдээ сая намар яаж навширсан 30% нэмнэ гэчихэд 80% нэмж байгаа үстэй. Ингээд дандаа худал хуурмаг ийм хуурмаг ертөнцид амьдраад байна. Та нарыг харсан чинь бүгдээрээ сайхан залуу хүүхдүүд байна. Хуурам чумтал тэмц. Худалж хулгайч нартай тэмц. Улсаа сайхан болгоцсон. Энэ та нарын үүрэг байгаа шүү. Та нар энэний барай зогсож байгаа гэдэг чинь дараа намайг бас ингээд гаргаж ирээ тавь. Та тэгэхэд тэгээ ярьж хаа байна гэж асууцсуур.